Сайн бацгаана хүүхдүүдээ. Өнөөдөр математикийн энгийн төсөөлөл хичээлээрээ ямар дүрс өнцгтөө ямар дүрс өнцггүй тухай хамтаа сурч мэдэж авцгаая хүүхдүүдээ. Хүүхдүүдээ багшийн гарт ямар дүрс вэ? Анхааралтай сайн хараарай. Энэ дүрс ямар өнгөтэй та нар өөрсдөө нэрлэн шүү. Энэ дүрс өнцгтөө байна уу, өнцггүй байна уу? Бүгдээрээ тойруулаад нэг үзцгээе. Дахиад буцаагаад нэг тойруулж үзье. Энэ дүрсэнд хүүхдүүдээ өнцөг алга байна. Тэгэхээр энэ дүрс маань өнцөггүй учраас дугуй дүрс юм байна. Харин өнгийг нь хүүхдүүдээ та нар өөрсдөө нэрлээрэй. Дараагийн дүрс маань сонирхолтой дүрс гарч ирсэн. Энэ дүрсийг сайн анхааралтай хараарай. Дүрснийхээ өнцгийг тооцгаая. 1, 2, 3. Энэ дүрс маань 3 өнцгтэй байх нэ. 3 өнцгтэй учраас гурвуулжин дүрс. Хүүхдүүдээ ойлгосон уу? 3 өнцгтэй учраас гурвуулжин дүрс. Та нар одоо нэг тоолоод үзтээ. Гэж тоосон хүүхдүүдтэй багш нь баяр хүргэе. Сайн байна. Харин дүрснийхээ өнгийг өөрсдөө нэрлэлээ хүүхдүүдээ. Дараагийн дүрс маань ийм дүрс юм. Энэ дүрс бас ямар өнгөтэй өөрсдөө нэрлэнэ. Одоо дүрснийхээ өнцгийг багштайгаа хамтдаа тооцгаая. 1, 2, 3, 4. 4 өнцгтэй учраас энэ дүрс маань дөрвүүлжин дүрс ахна. За, дөрвүүлжин дүрсийг энд байрлуулъя. Хүүхдүүдээ энэ ямар дүрс вэ хүүхдүүдээ? Юутай адилхан бэ хүүхдүүдээ? Шар өнгөтэй дугуй дүрс юм. Шар өнгөтэй дугуй дүрсний ард юу нуугдж байгаа юм бол та? Хэн байгаа юм бол та? Хүүхдүүдээ та нар энэ амтныг мэдэх үү? Үгүй, нөгөө амтай ч юу? Баавгаг шар дугуй дүрсний ард дугуй дүрсээр бүтээсэн байна. Хүүхдүүдээ баавгаг бүтээх өөр дүрс орсон байна уу хүүхдүүдээ? Хараараа хүүхдүүдээ хажуудаага хүмүүстэй бас хэлээрэй. Баавгаг дугуй дүрсээр бүтээсэн байна. Дугуй дүрс маань өнцөггүй тийм үү хүүхдүүдээ? Энд бүр сонирхолтой дүрс гараад ирсэн. Энэ дүрс хэдэн өнцөгтэй? Дахиад нэг тоолоод үзцгээе хүүхдүүдээ. 1, 2, 3. 3 өнцөгтэй цэнхэр өнгөтэй гурвуулжин дүрс байна. Энэ дүрсний ард ямар амтан байгааг бүгдээрээ харцгаая. Анхааралтай сайн хараарай. Та нарын таньдаг амтан байна уу? Эргүүлээд харахаар цэнхэр өнгөтэй гурвуулжин дүрс байна. За, үнэг маань үнэгний их биед гурвуулжин дүрсээр том гурвуулжин дүрсээр хийсэн байна. Харин чихийг нь ямар гурвуулжин дүрсээр хийснийг та нар өөрсдөө хэлээрэй. За, гурвуулжин дүрснийхээ өнцгийг та нар тоолоорой. Хэдэн өнцгтэй хэлсэн хүүхдүүдээ? Хажуудаага дүүдээ, ахтаа, эгчтэй хэлж өгөөрэй. Гурвуулжин дүрс маань 3 өнцгтэй. Энэ ямар дүрс вэ хүүхдүүдээ? Та нар бүр сайн мэднэ. Харин энэ дүрснийхээ өнцгийг та нар өөрсдөө тоолоорой. Тоосон хүүхдүүдээ? Сайн байна. За, дөрвөлжин дүрсээр машин бүтээсэн байна. Машин бүтээхэд хэдэн дөрвөлжин дүрс орсныг хамтдаа тоолцгаая. 1, 2, 3, 4. 4 дөрвөлжин дүрсээр машиныг бүтээсэн байна. Харин дугуйг нь хэдэн дугуй дүрсээр бүтээснийг та
Та нар тоолоорой хүүхдүүдээ. Хэд исэн хүүхдүүдээ? 2 исэн. Сайн байна. Хүүхдүүдээ хичээлийн анхааралтай үзсэн хүүхдүүдээ нэг зохиомж ярьж өгье. Энэ бол Баавгай Үнэг хоёрын зохиомж хүүхдүүдээ. Дугуй шарнаар тэнгэрт хүрэхэд Баавгай найзын байшин арсад сүндэрлээ. Баавгай найзын гэрт байшин арсад сүндэрлэлээ. Харин Баавгай найз үнэн найзыгаа гэртээ урьдчаад байшингийнхаа гадаа хүлээж зогсоно. Үнэг найз Баавгай найзын руугаа яран явхаар байшингийн чиглэлд гарлаа. Гинт үнэг нэг юм мартчихжээ. Би Баавгай найзындаа очиод юугаар тавлах юм бэ? Найзуудаа надад туслаач. Хүүхдүүдээ та нар үнэн туслахаа. Тэгээд үнэг бодож яснаа дүрсүүдээ авчичоод Баавгай найзтайгаа машин бүтээж тоглодог хэрэггээд зөндөө олон дүрснүүдээ аваад явхаар цэглээ. Ингээд үнэг Баавгай найзын руугаа дүрсээ аваад явлаа. Баавгай үнгийг ирэхэд нин баяртайгаар сайн үнэг найзаа би чамайг зөндөө хүлээсэн. Чи яагаад ирээгүй юм бэ? Гэхэд үнэг би харин чамтай машин бүтээж тоглохоор дүрснүүдээ аваад ирсэн юм аа. Тэгээд удчихлаа гэлээ. Баавгай за баярлалаа найзаа хамтдаа тоглоё гэлээ. Үнэг за тэгвэл би одоо эхлээд нэг дөрвөлжин дүрс байршуулжээ. Одоо Баавгай чи байршуулаарай гэхэд Баавгай за тгийгээд нэг дүрс байрлууллаа. Дахиад Баавгай нэг дүрс байрлуулахад үнэг чи яагаад Баавгай би байрлуулах ёстой хахад чи төрүүлээд байрлуулж байгаа юм бэ гэхэд би байрлуулнаа. Баавгай тэгж үнэг Баавгай найзууд чинь ээлжээ хүлээж тоглодог штэ гэхэд Баавгай намайг уучлаарай. Нэрээ тийм шүү дээ. Одоо харин үнэгээр чи байрлуулаарай гэхэд үнэг дараагийн дүрсийг байрлууллаа. Дараа нь Баавгай миний ээлж гэж дугуйг байрлууллаа. Харин үнэг одоо миний ээлж гэж нөгөө дугуйг нь байрлууллаа. Ингээд Баавгай үнэг хоёр дүрсүүдээрээ зохион бүтээсэн машинаараа хөгжилтөнд тоглолжээ. Хүүхдүүдээ та нар гэртээ аав ээжтэйгээ, ах эгчтэйгээ, бас дүүтэйгээ үрж байгуулах тоглоомороо олон амьтан эд зүйлсийг бүтээж тоглоорой. Баярлалаа хүүхдүүдээ. Баяртай.